Францд хүрээд ирсэн байна. Тэгээд одоо Францын юм жижиг хот ахгүй юу? Висенбург гэх ийм хот. Гэхдээ амар гоё уцсэлтэй. Тийм хот тэгээд зорж ирлээ. Уг нь Страсбург явъя гэж боддоо. Гэхдээ би өнөөдөртөө амжуул бас Страсбург явна гэж бодчихъя. Тэгээд амар гангалж моглоо гараад ирсэн. Сардаа нэг ингэж нүүр умаа буддаг, янзалдаг байгаа. Одоо би ингээ хотын төв руу явж байна. Сайн галтринээсээ буусан. За ичэр камера янзлаа. Энэ ресторан. Өгөрсөө. За мэдлэхээ мэдээд байгаа, баярлаа гэж хэлэхээ мэдээд байгаа, өөр мэдж байгаа малхаа. Хүмүүс амар хараад байна. Энэ өснөө хийж байгаа бол гэж харж байгаа хэрэгтэй тий. Одоо зам харна. За. Тэгээ цаашдаа юу болохыг мэдэхгүй байна. Одоо төв рүү яг авах гээд явж байна. Тэгээ ерөн талаас амар 50 хот гэдэг юм байна. Одоо энд ингээд суудаг цэцэрлэг төрлийн интертэй. Тэгээд амар нэг тийм 50 манай хоттой л адилхан юм шиг санагдаж байна. Тэгээ одоо нөгөө надаа юу байхгүй, дата энтер би төвчүүлээгүй байхгүй. Би ч одоо тэгэл ингээд сайхан зүүн мэдрэмжээр явна. A few moments later. Төвд ороод ирсэн. Тэгээд энэ хойно ингээ гол гоё гэх юм уу. Тэгээд яг энэ хэсэг нь ингээ төв талбай. Гэтэ амар нэг тотон мэдрэмж төрөдөх юм. Ингээ Франц хэлхийдээ айгу гоё сонсогддог заяа. Би зөвхөн Франц хэлхийн анхан шатны ингээ дугаалын нөгөөс хичээл үзээд ингээ явж исэн. Тэгээд ингээ сүлдээ дугаал ингээ госдгсон байдаг юм. Тэг ингээ амар гоё ингээд сонсогдоод энэ Франц хэлд айгүй гоё сонсогдоод дээрэс нь яг нэг тийм амар тотон мэдрэмж төрөөдөх юм. Нэг тийм өмнө нэг ирж үзчихсэн ч юм шиг. Германаас айгүй өөр юм байна. Аргагүй амар тийм урлаглаг юм байна. Амар нэг тийм чийл гэх чааш нэг амар нэг тийм мэдрэмжтэй гэх юм уу. Амар тийм мэдрэмжтэй хот. Тэгээ хойноо ингээд гол гавьтай. Гэтэ энэ бүр ингээд надад амар таалагдж байна. Энд гэхдээ юм вагоны юу явд юм бэ заяа. Энэ ихт автобус юм болов уу юу юм бол одоо хартаа. Тэр хартаа. Франц орн гэдэг чинь тэгээ миний хувьд зүгээр мөрөөдлөл байсан яг үнэндээ ингээд Францын Парис утгагүй би Парис явж үзнэ. Парисын цамхаг үзүүлнэ та нарт. Францын жижиг хот гэлээч гэсэн би ингээд бүр Германы хэл даваа Францд ирсэн гэж ботхолоор цаанаас амар ингээд баярлаад байгаа хгүй юу бүр ингээд бүр яг
баахан зургийн үйл ажиллагаа явуулдаг. Одоо сүм тэгээд ийм дээр үеийн холбогдолтой юм шиг. Би нөгөө Франц хэл мэдэхгүй болохоор ерөөсөө ойлгодоггүй. Лавтэгэл ийм дээр үеийн ийм юутэй юмнууд тавьсан. Одоо ийм барилгын одоо хэлтэрхий үлдэгдэл юу гэх юм бэ? За ястаа уучлаа буруу яриад. Тэг ингээд тавьчихсан. Тэгээд ийм сүм байгаад байгаа байхгүй юу? Тэг ингээд дотор нь ингээд ороод хүмүүдж болно. Тэгээ бүр дотор орлохоор ингээд одоо номлол уншиж гин, сүм уншлага болж гин. Энэ үл үнэхээр сонирхолтой газар байлаа. Ишээс орж болт юм бах та. Юу вэ? Гал хинж бүр оо. Хардаа энэ. Ич. Ёо. Чичгэж. Юу вэ? Би тохны булшин гэж бодлоо шүү. Харин чинь үнд. Ёо, бүр сайн байлаа шүү. Юу вэ? Юу юм бол? Стамин. Нэмит юм биш ээ. Бүр утасмацаар ингээд ёо. Оо яах гэж. Бүр айсан бол хүүсмэс гарчлаа ёо. Сая ямар амар чөчөө. Нөгөө нэг гадаад кинонд гардаг шиг нөгөө нэг ёо ямар амар юм төсөөлөө тэрнээс айгаа сая гинт гэл ясгарна. Ёо за. Ёо. Ёо сайсан болоо. Ёо таранцаар бичиж юм стайлгүй. Ёо за явъя энэ гац. Ёо өнөр хаалтаа ингээ хүлмэс гараад. Ёо яна хүлэнэ би энэ намайг утганы ах дөнөрөн төр үзэж чад. Яна би хүлчлээ. Монголоос ном уншуулаарэ яна. Би айчлаа шүү. Нэрээ тоглоомчгүй сая бүр ингээд хар хүс цуваа сая. Ёо ямар амар болчоо сая. Номом уншуулаарэ надад нэрээ тоглоомчгүй яна. Юу сүүм үү наашаа өргөөрэй. Ёо бицгэн зүрх минь бүр. A few moments later. And there's a place that I've dreamed of, where I can free my mind. I hear the sounds of the season and lose all sense of time. I'm moving forward. Яа тэгэхээр нэг юм сүмдлэлний барилгын хийж байгаа гэж байна. Одоо ийшээ цэцэрлэгт өрөөлн рүү яв. Йоо сая тэр сүм үзээд танд миний яриг сонссон. Бүр одоо ч гэсэн ингэ зүрх ингэ өвдөд хаахгүй. Би яг ингэ нөө цусрагчтай кино минод яг тийчний бушмар шиг гээд яг ингэ ботцсон явж исэн чинь яг ингэ өөдөөс нь босч юм шиг тэсээ баах утсаар ингэ. Йоо би бүр ингэ амар айсан за. Үнээр айсан. Энэ бас дахиад юм бэ. Би ээж байна. Сая хүн яваад тест ичээд бичиж чадахгүй юм. Хартаа. Тэгээ дээшээ ингээд өсгөж байна. Дээшээ. Энэ доор. Ийшээ одоо юу гэдэг юм бол цэцэрлэг төрөлн юм шиг. Гинт огцом хүйтрээд эхэлсэн. Амар халуун болж эхэлчихсэн аа. Нэмэх шөндөө 11 мөхтэй тэгснэ өдөртөө 24 мөрхтэй болцсон. Тэгээд жоохон сэрүүхэн. За би цэцэрлэг дүрэлэнд орж ирээ сууж байна. Ийш харж ингэж ярих. За одоо өгнө орж үзэх хоолны газрууд байна л та. Тэгээд би жоохон ингэ суумар санагтаад ингээ газар үзээд ингээ явсан чинь ингээ хамгийн түрүүлж айгүйх бодогдож байгаа юм гэвэл ингээ амар гэр бүлээ бодд юм байна. Ээж аваагаа би боддгийм байна. Ер нь тэгэл гэр бүлийг амар боддгийм байна. Би ч айлын том тэгээд айлын том болохоор ч тэрүү ингээд одоо юу гэх юм бэ? Хичээх хэвээр гэдгээвэл яг бас амар бүр ингээд
багаас өөр мэдрээд гэх юм уу. Тэгээд айгүйх уус хичээж байгаа. Ямаа хичээж байгаа гэдгийг ээж аав ингээд манай дүүнэр энэ төр мэдчихэж байгаа бах. Аль болох тэг ингээд тэгдэж штэ нэг дээр вискэнд тэнэгдэж байна. Ер нь л айлын томьёогоо харж ингээд багууд нь үлгэр дуурайл авч явдгаа гэдэг шиг би айл болох ингээд сайн явахгүй тэгээ зөв замаар зөв яваад ингээд дүүнэртээ үлгэр дуурайл үзүүлгээд ирүү амар хичээж байгаа. Тэгээд ээж аав хоёр манай дүүнэр манай гэр бүл ойлгож байгаа бах. Тэгэл яг ингээд одоо би Францд ирсэн. Тэгэл ингээд Германд байна. Цаашдаа ч гэсэн өшөө олон зүйл тохиолдно. Өшөө олон газараар явна гэж бодож байна. Чадна гэж ботгол юм бол чаддгийм байна. Ээж дандаа тэгж хэлдэг. Яг нөгөө нэг герман хэлний шалгалтаа өгчөөд геотэ өгöd нэг дөнгөж нэг. Тэгээ ингээд би амар айгаал ээжд хэлдэхгүй. Ээж би ингээд тэнцэхгүй л яах вэ? Амар тэнцэхгүй юм шиг мэдрэмж төрөөд байна. Би чадахгүй л яах вэ гэл ингээд уцаар яриад би хотод ээж мэдээж нэг хөдөө мал дээрээ тэгээ сүлжээд ороод ярахаар хэлсэн чинь ээж амар гоё үг хэлсэн заяа. Дандаа л юу нэг тэгж хэлдэг байхгүй. Тэгээ би тэр үгийг ингээд нэг тоодгүй байгаад исэн чинь айгүй өнөөг болж таарсан. Миний охин хүн чаднаа л гэвэл чаддаг байхгүй юу? Чадахгүй л гэвэл чадахгүй л юм. Чи чаднаа л гэвэл чадна. Гэ надад хэлж байгаа. Тэр би нөгөө шалгалтандаа гинт нэрээ тиймтэй би чадсан байгаа хтэй ээжээ гэл тийш миний охин тэгж бодзоо юу. Болохгүй бүтггүй л гэвэл болохгүй штэ гэл. Тэгэл ээжийн тэр үг ч гэсэн ингээд санаанд нэрэл би чадах юм байна гэж бодоод тэрнээс хойш тэгэл ингээд герман ирэх тэгээд ингээд гадагшаа гарах ажлууд маань амар сайн бүтээд эхэлсэн. Бүр ямар ч асуудал бол нэг гараад одоо Францд ирээ сууж байна. Тэгээд одоо юм бичлэг ээж аав тэр үзэх баг. Тэгвэл зөндөөх баярлаа. Охиныгоо амар сайн хүн болгоод ийм ингээд мундаг зөв үзэл бодолтой болгож хүмүүжүүлсэн бас ингээд амар их хайраартай ингээд үлгийдэж бөмрүүлж хайранд бөмрүүлж өсгсөн аав ээж хоёртой баярлалаа гэж хэлмээр байна. Яа ч мэдгүй энд ирсэн чинь амар сэтгэл хөдлөөд итгэж өгөхгүй Францд ирсэн гэж бодоод бүр ингээд амар баярлалаа. Тэгээд бүр ингээд талангой ээж аав хоёртой амар их баярлж байгаа. Айгүй мундаг хүн болгож өсгсөн намайг. Тавил. Тэгээд юу цаа тайвширмаар та. Баярын үлмэс шүү. Баярын үлмэс. Тэгээд би чинь ингээ уйлчаад байд юм аа. Амар хурдан уйлчдаг байхгүй юу? Хичнээн ингээ хүмүүс дүнгэж эхлэлээ. Би Германд бис хэлэн сураад ингээд хавар яхав ингээд афер гэдэг зүйл хийгээд ингээд явж байгаа ч гэсэн цаашдаа аюу олон зүйл амаа хүлээж байгаа. Би их зүйл сурч мэднэ. Их зүйлээ хийж бүтээн. Буцан сасан зүйл байгаа. Надад төлөвлөсөн зөндөө байгаа. Тэгээд Стабр амар сэтгэл хөдлөд стат одоо явлаа. Өөр газар руу явъя даа. Цайз хэрмийн одоо хамгаалттай түүхэн газар гэсэн би нэр чач битгээс асууж исэн. Тэгээд тэр газраараа сая явчлаа. Одоо буугаад бууж байна. Тэгээд одоо болчихлоо. Одоо яачих вэ? Одоо хийх юмгүй болчихж байгаа юм бах та. Хартаа энийг вау үцгслэн гоо.
Худалдааны хэсэгт наваад орлоо. Энд ингээд ресторан тэгээд ингээд тэгээд төв хэсэг гэсэн үг юм. Буцны дэлгүүр. Сайн бас тхийн дэлгүүр, жигмний дэлгүүр. Даач хүн байхгүй байх шүү. Амар хөдөлтэй болт хийлээ. Ай. Хүн энт яваад юм. Бүр шоколад авлаа, макарон авлаа. Кек авах гэснээ гайхаад бэлчлээ. Амар мөнгө өрлөө сая. Хоол идлээ. Хоолны газар болцоо. Амар дэж үгүй юмээгүй. Энэ хоол идлээ. Шивэн яриад байна. Тэгээ мэдгүй өөрөө мэдгүй нэг хоол захиалчлаа мэдгүй. Франц энтрээр бичсэн болохоор сайн ойлгохгүй. Much later. Тэгээ би нөгөө нэг зуучлал нөгөө хотын турист жуулчдуудад юм өгдөг газраас нөгөө юм нөгөө нэг танилцуулга брошюр маягийн юм авлаа. Өөр хаашаа явах вэ ер нь тэрэ ингээд. Тэгээд за бишгэлээ болоо.
much later. Миний макрон бас битэрсэн. Би нэр битээ. Хоолны дараа өөрөө отлож чад авчихгүй. Яг нэг таач гэдэг чи самартай шиглээ. Би бас 3 грамм. Йоо, энэ тэр карамелын 3 манд бүр заадад наатаа. Йоо, энэ одоо макрон мөн үү? Гүзээлгэнтэй макрон. Энэ гүзээлэг муу юм уу? Энэ л миний таалах юм биш. Аль дээр нэг бас айлхаа ээжтэй цуг авсан бохгүй юу? Энэ тэрнтэй адилхан мөртлөө амтны шал өөр. Йоо, энэ нэг яг гэдэг юм би. Яач. Би энэ нарваас гүзээлгэнтэй яганд нарваас 4. Амар сонь амттай. Яг амар гоо гүзээлэг амтдаггүй. Энэ хаалгатай. Энэ амар гоё карамел амтгч юм бүр дотроо ийм их. Энэ хаалгатлаа. 10-аас 8. Гэхдээ амар нэлээд юм байна. Бүр хар шоколадтай юм биш. Бүр цэвэр шоколад амтгч. Бараг 70-80% какао юм бүр. Энэ шоколадтай юм бол уг нь эрүүл юм байна. Чихэр бахтай. Амар тийм гашуун. Яг цэвэр шоколад. Какао нь их бүр амар ориг хар шоколад байгаа байхгүй юу? Энэ 10-аас 7 өглөө амар гашуун байна. Йоо, миний авсан юмны баримтыг харах юм бол та нар 3 € 30 гэж энэ шоколадны юм. Снэйн 20 еврогийн хоол гэсэн. Тэр хоол нэг 20 евро. Тэгээд 5 евро гэж байна. Гэт энэ баримтуудыг нийлүүлээ үзсэн бол 3 € 30 гэдэг чинь 23.50 гэдэг чинь 20.50 3.30 гээд нэмээд үзэхлээр хэд болж байгаа юм бэ? Ойролцоогоор 23.80 тэгснээ 5.40 28 29 30 тэгээ зайрмаг 8.50 гэдэг чинь 30. Oh my god! Wow! Идэж уух юм зарцуулжээ. Амар зарцуулсан байна. Биш юм байна. Харсан уу? Сая бүр тэгсэн өвөө юм уу бэрцээвч ямар гоё. Би чинь одоо идэж байгаа шоколадаа хайлуулаа, макароноч хайлууллаа тийм. Одоо гэрийн зүг гидэн годог гихгээл энд ингээл сууж байна. Оо эндээс нэг хэдэн гэр бүл ирээд дэвсгэр бикини магийн бикинийг нь бикини маягийн юм хийгээд мэдрэл юм биш үү? Зэрэг маяхан яасан ч гоё юм цэцэг мэцэгтэй бүр энд нөгөө нэг том сүмчин байна. Энд сум тэгээд энэ захиргааны энд энэ захиргаа гэсэн. Манайхаар л захиргаа. Ой зураг мөр дармаар байхгүй. Энд л зураг дараад л яг аллаа. Тэгээд чичээд хүмүүс яа. Sometimes as I fell never